Яг өнөөдөр зүгээр ганц шөмжлөх гээгүй. Тэгээ бид нар гарц гаргалгааг нь хэлж өгөх гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо Монгол Улсын их хурлын дарга Занзачтар те ерөнхий сайд хөрөсөх дарагт бол одоо хэд хэдэн гаргалгаа хэлж өгөх гэдэг бид нар. Ер нь бидний ярьж байгаа юм дотор дандаа гаргалгаа яриад байгаа шүү дээ. Тэгэхээр юуны өмнө бол яаралтаа ээлж тусуулгана зарлаа. Одоо яагаад 1 сар хүлээлгэх гэдэг. Өнөөдөр 3 сарын 5, 4 сарын 5 хүртэл ээлж тус суулгана уралдуулахгүй дахиад 1 сар хүлээлгэх нь байна шүү дээ. Юунд хүлээлгээд байгаа юм одоо? Одоо нэг өдрийн өмнө ч гэсэн үнэхээр тэр одоо татвараа буулгах хөнгөлөлтөө их алданг тооцохгүй хуулиа батлах гэдэг юм бол яагаад эдгээр ингэ цаг аваад байгаа? Ишөө одоо Монгол улсыг Монголын иргэдийг бүр өстө жинхэнэ дампуурлын шатар оруулах гэдэг юм уу? Тийм учраас яаралтаа ээлж тусуулгана зарлаа тий төсвийн тодтгоо. Төсөв тодорхойд маш их мөнгө байгаа. Тухайн л одоо сая манайхны гэлцүүлэгт орж байгаа хүмүүсээс гадна одоо концессийн төлбөр гээл 375 тэрбум төгрөг байж байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг ер нь заавал 20 онд төлөх ямар шаардлагатай. Энэ бол жинхэнэ дэвчиж болох зардал. Дээрээс нь засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал гээд 1.2 их найт төгрөг байж байгаа. Гэхдээ нэг 50% хэмнэлттэй. 600 тэрбум төгрөг гараад ирэх нь байна шүү дээ. Гэх маягаар ерөнхийдөө бол төсвийг ингээд бүр танаад ингээд үзэх юм бол 1 их найт төгрөг бол энүүх нь гараад ирнэ. Тэгэхээр дээрээс нь ямар гарц байгаа юм гэхээр үнэхээр одоо тий энэ мөнгөө юун зарцуулах вэ гэхээр энэ мөнгөө нөгөө саяны хэлээд байгаа энэ хөнгөлөлтөө зээлийн багц гарга. Энэ жил 2020 оны төсвөдөр болохоор нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийн сан дээр эдгээр чинь мөнгө тавиагүй шүү дээ. Энэ мөнгийг тавьж өг. Яг нөгөө их хурлын гишүүд авдаг шиг 3% хүүтэй жижиг дунд бизнес эрхлэгчтэй одоо өг тий 2 дахь гаргалгаа. За 3 дахь гаргалгаа нь юу байгаа юм гэхээр тэртээ тэргүй ер нь бол эдгээр ус төрөө бодоод байгаа байхгүй юу? Ууштаараа тийм байхгүй. Та нар битгий ус төрж. Энэ бол түрүү бид нар хэлээд байгаа хамтаараа шийдэгээд байгаа шүү дээ. Улс төрөө бодоод жишээл ерөнхий сайд нь ч юм уу тэр юу нь болохоор сангийн сайд нь би 4 удаа хэлжээ. Би төсөө тодтохгүй. Тэр хүн хинбэ те? Гэхдээ тэр хүн одоо Монгол улсын сангийн сайд уу? Эсвэл хин нэгэн бүлэглэлийн сангийн сайд уу? Гэж ойлгомжгүй байна шүү дээ.